юм шиг байна шүү. Энд гашиг байна да зулаах маань. Зулаахыгаа барьж авнаа шүү. Надад олдог. Бараг 7 хоног боллоо. Шууд яваад орчвол гайг байгаа. Is anybody here? Сая зулаах маань байна уу юу? Яна шууд ороод ирлээ шүү. За сайн байна уу? За сайн байна уу? Сайхан наад чинь уу та? За Бич тоо. Яг хүмүүс за сайн байцгаана уу? Сайхан наад чинь уу? Сайн явж. Вау, nice. За зулаахтайгаа стогод би ирээд 5 хонжийн тэгээд 5 хоногийн дараа таныг барьж авлаа шүү. Одоо бичлэгээ хийш хоёлаа. За одоо баригдлаа. За том эвгэн боллоо. За одоо баригдлаа. Баригдсан уу? За окей болж. Одоо тэгвэл шууд бичлэгээ хий. Тэгээ. За энэ ямар гоё юу? Мах шаргаж байгаа юм уу те? Одоо манай амрууд хот их гэсэн. Олон чам одолсаа Эрэлт чаутээсээ Эдэл түлхөх машин За энэ дөө манай Чикагийн хажуутлаад Рокфорд амьдардаг. Экватор, Эбиг. Ах маань зөхөөс. 80 800 Мишель гэдэг. Нөгөө нэг A sound-ын дуу те? Биш ээ сонд. Лемонсыг болов? За тэд нар л яг юу яаж байгаа. Эбигээс зөвшөөрөл аваад аль нь нөлөө нэг нэг амьд хөвшин авдаг дуудсан. чи дөө мэдхүү. Мишель гэдэг. Би сонсож ер нь Монголын ер нь классик те одоо юу тоглодог. Бүх залуучууд бүх мэддэг. зөв. Тэгээ яг гитар дотор. Энийг ах маань өөрөө одоо зааж өгсөн. За сайн байна уу? За ямар амар удаа уулзсны хадаас за зулаахтай гэсэн нэрээ ямар хэдэн хоногийн дараа уулзсан юм ч тоо. 5 хоног би ирээ Чикагод боллоо. Тэгээд та 6 хоног дээр намайг гэртээ дуудлаа. Би таны араас гүүсээр байгаад хүүцэлцээр байгаад энэ бичлэгийг хийхин тулд одоо нэрээ 6 хоног явлаа шүү дээ. За ахыг уушлаа. Яагаад Яач одоо тэгээд сайхан наадж гин үү? сайхан наадж гин. За Ямаа Чикагоор наадам гоё боллоо. Одоо Монголд маань одоо наадам болно. Өөр гоё болсон тийм ээ. Наадам болохоор ч бүгд л хүний өвчтэй байгаа юм шиг бүгд л хэмс юм шүү дээ. Цаанаас нь бүгд гоё л шүү дээ. Наадам сайхан шүү дээ. Үнцнийг улам мэдрүүлээ гэвчээ Урдух цай хоёрын дуу үлдээ Нарсах цай бодход ганцаар надад уулзсанаа маш их баяртай. Би өнгөрсөн жил Чикаго хотод жилийн өмнө ирж ирсэн. Тэгээд та намайг нисэх буудлаас тосч аваад хоёлаа уулзаад би нөгөө Шрелисийн тэмцээнд орж ирсэн шүү дээ. Би ч юм тасч ирсэн. Тэгсэн шүү дээ. Та намайг нисэх буудлаас тосч аваад ирсэн тийм. За сайн сууж байна хаа. Сайн. За эрүүлийн инх тунх ажил хөдөлмөр нь өндөр өргөн бүтээл сайтай гэх юм уу юу гэх. Ерөөлөөр ашиг ахын сайн сууж ин болж ин бүтж ин одоо тэгээд болоо шүү дээ. Өөрийгөө сайхан ингээд нэг хүмүүс сайхан танилцуулаач. Одоо үзэж байгаа хүмүүс та хаана төрсөн тий хаана хизээ Америкт ирсэн одоо аль хотод оршин суудیں۔ Та нэг сайхан өөрийгөө танилцуулаач. За намайг Экцул гэдэг. Зулаа гэдэг дууддаг. Хотод төрж өссөн. Байлангаа дам төрж төвөө өдрөслөө. Тэгээд нааша Америкт 2002 онд ирлээ. Тэгээд 20 хэдэн жил энд гэр бүлтэй амьдарч сууж байна да. 20 хэдэн жилээр ч 2000 хэдэн онд ирсэн. 2002 онд хавар ирсэн. 2002 онд Эхлээд чи 23 жил болох. 23 жилээ шүү дээ тий. Ваа. Одоо Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод оршин суудаг. Тийм ээ? Гэр бүлийн хаан. Та ямар бизнес хийж чинь? Одоо ажил төрөл юу хийж чинь? Тий, хуржээл одоо барилга буюу дэвлэж лээсэн. Тэргээл хийж. Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод би энэ 2025 оны наадмаар далиндуулаад наашаа хурж ирээд би танд ардаас зориод одоо энэ подкастыг хийх гэж би бүр зориод ирж байгаа. Яагаад вэ гэхээр
та бол одоо нөгөө Монгол тулгатны 100 ирэх юм бол биш. Америкийн нэгдсэн улсын нэг ирэх юм биш. Юу гэхээр Чикаго хотод оршин суудаг инх цул буюу зулаа гэдэг хүнийг маш их энэрэнгөө сэтгэл сайхантай тэгж тусгаж цагуурч тий. Тий. Одоо би өөрөө Лос Анжелест амьдардаг мөртлөө Лос Анжелесийн хүмүүс хэлдэг байхгүй юу? Чикаго хотод оршин суудаг зулаа гэдэг айгүй мундаг урлагт хайртай, урлагийнхныг дэмждэг. За баярлалаа. Тийм айгүй мундаг хүн байдаг. Баярлалаа. Би амар бахархдаг байхгүй. Би тэрийг сонсоод зулаа ах уу миний ах штэ тий. Одоо миний одоо хамаатан садан шиг л таны талаар маш их сонсдог. Одоо Лос Анжелес хотод байхдаа Оо ямар гоё. За гоё штэ. Надаас гоё штэ. Зулаа ах маань тий бас ямар сайхан нэртэй юм бэ, хүмүүс ямар их хүндэлж хайрлт юм бэ, ямар өөрөө тосорхоо юм бэ гэж ингээд дээш шидчихлээ бүр. За арай явцсан уу. Тэгээд би ерөнхийдөө сонсоод яваад тантай энэ бичлэгийг хийхин тулд би зөөрөөд Чикаго хотод энэ баяр наадмыг дахиндуулаад ирсэн бохгүй юу. тэгсэн чинь Тэгээд ирсэн чинь та минь олддог. Та чинь завгүй ингээл тий ингээл зөндөө олон хоног хойноос нь хөөцөлдөж өнөөдөр уулзсан да маш их баяртай. Одоо энэ танах ингээд хаус хороол юм байна тий. Одоо таун хаус гэж явж байгаа. Таун хаус гэж явж байгаа юм тий. Одоо энэ safety аюулгүй байдал талаараа хэр юм бэ? Одоо танаа энэ орчин Оо. Мундаг штэ. Ер нь энд чинь нэг байрны үнэн чинь тэргүүрээ шалтгаалдаг. за. Хаана одоо аюулгүй хамгийн гол сургууль хүүхдүүдийн сургууль тэр орчин тойрны одоо хөршүүдтэй тийм небрүүтэй байх бол үнэндээ. Манай орлого шүү дээ. Зөв. Одоо ингээд хэр баргийн хүмүүс ч юм уу одоо ингээд Америкт хурж ирээд ингээ хаустай болно гэдэг хэцүү гэр бүлтэйгээ ингээд гоё comfortable safety zone ингээд амьдраад энд хүртэл ямар зам жимэг ганцлан баг шүү дээ. За зүгээр л нэг хэм сонгож аваад хий. Өөр мөч. Илээ яваал, сан яваал тий. Исээ яваал, тийшээ илүү цалинтай ийш илүү хөдөлгөөнтэй байгаа л тэгж хөтлөхгүй байхгүй. Тэгвэл нэг газар очоод би дүүнэлт хэлдэж штэ. Бити юу зөө тий. Ахны бол яг тийм яс. Бити пэсэ зөө, бити өвөр хий. Юм ийм сураа. Яаж гоё бодгийг суралтай. байрны нөгөө гадны чинь бодол дотор бодол тий. Зөв. Нарийн мэрэгчлээ одоо тэр чинь нөгөө тэр чинь байхгүй. Мөрөшөр чинь нөгөө коллеж дээр төгсөөд нөгөө нарийн мэрэгчлийн за яг коллеж чинь филтачин гэдэг шиг тэр бол жахаа тэр биш. Коллеж төгсч цуулах шалганд. Энэ шалганд. Ер нь бол барилгын конструкшн бизнес бол мөнгө сайтай байдаг. Хань энийг л байдаг байхгүй. Америкийн нэгдсэн улсад. Энд. Юм хийдэг хүн гэдэг чинь одоо 5 жил хийн 10 жил хийн тийм үү? Тэгжиж тэр хүн ч гарт норд. Шууд хараа төгссөн, шууд коллеж төгссөн уурчаад шалж чадахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм биз. Чи одоо эзэн байлаа. Би тэр шалж чадахгүй харуутай ойтойгоо яах юм? Над ганцхан тэр одоо кастомер тэр юу гой баяртай болох тийм л ажил хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор зүгээр энд бол юм хийж сурсан хожно. Өнөөдөр ханд баг цалинтай байна тийм үү? Голоод төгөхгүй. Нэг л одоо юу гэдэг нэг одоо л бүгд л тарагчлал явчлаа л. Truck байрал тий тарагч нь биш байхгүй. Тэгэд 20 жилийн дараа яах. Тий. Нас явахаар яах. Тэгэхээр юу их. Энд чинь Америк чинь юм хийхгүй бол амьдрах газаргүй юу нөхцөлгүй газар шүү дээ. Тэгвэл ядаж тарагны хажууд юу хийх суралтай тий. Ядаж энэ топ гоёс шахаа. Шалж тий. Бодог бодоос. Тий. Яг нарийн мэрэгчлийн юмудаа ингэ сурчлаа. Яа гоё өөрт гарч орсон юм асуур. Урлагт хайртай гэдэг талаас нь би бас асуу гэж боддог. Энэ хамтлаг дуучид бас хурж ирээ тоглолтын юмнууд хийгээд энэ Чикаго хотод ирдэг штэ тий гаднаа Монголоос тий. Тэглээхэд та ямар оролцоотой байдیں۔ Та одоо ингээд би сая тэр гаражаар ингээ харахад афартуур хөгжмийн спикер юмнууд зөндөө байна штэ тий. Тэгээд энэ зүйлүүд одоо та юунд ашигладیں۔ Түрээсэлт юм уу эсвэл урлагийнханд ямар зорилготой? Яг тэгээд төрөөс байлгүй яах вэ? Чи үнэгүй байхгүй шүү дээ. Тэгтээ төрөөс гээд эдний ханшаар биш. Маш бага даваа. Үнэтэй. Би ч өөрөө бүжгийн үнэлтэй. Би чинь дуучин гитарч биш шүү дээ. Би ч өөрөө
бүжиглдэг юм уу? Тийм манай гэрэл мэдээж хоёлоо бүжиг хүмүүс. Ямар төрлийн бүжиг? Цэнгэл бүжиг. Цэнгэл бүжиг. Зөв. Хэдэн оноос хойш? Одоо 8 дугаар 15 наснаас хойш. Одоо тэр нөгөө бүжгийнхаа тал дээр нөгөө тэмцээн уралдаанд ороод шагнал ороншуулалт юу вэ? Өгөгдчихсэн юм байна шүү дээ. Одоо тэр ихтэй нэг санахгүй тий. Нэг санахгүй саналгүй байх тий. Одоо нөгөө хамгийн нөгөө бейст нь аль нь? Одоо юу гэдэг улсын аврах төрүүлсэн эсвэл гадны нөгөө олон улсын улаан санаа ишл. Тийш дээ улаан санаа. Санхүү эдийн засгийн дэд сургууль дээр. Санхүүгийн хөлөө тий улаан санаа. Шүтээсэх чи юу лээ? Шүтээс чинь хос уянга. Хос уянга. Би шүтээсийг ирэхээс өмнө давталж болсон шүү дээ. Тэгээ бүр 2 дугаар байрд оруулаад. Тэгээ нааш ирсэн яг тэр хаа. Тийм улаан санаа намайг анх 93 94 онд одоо журам нөхд. Манай хамтлагч нь цагаан сарын гэсэн юм бүр. Санхүү техникум гэж байна. Тэгээд нэрийн шалгадаад улаан санаа болоод манай төмөрхөө өгч байсан юм да. Тэр багш маань өдөртөө. Одоо тэр үеийнхээ хүмүүстээ бас гоё мэдлэгээ. За тэр сая маань чинь 2 жилийн өмнө манай улаан санаа 35 жил болсон. 35 жил. Супер байсан тийм байл улаан. Тэгээд би бол яг тэр 93-аас 2000 он хүртэл хамтлагч ажилласан. Энэ бол одоо миний ахын амьдрал бол өстой. Маш том. Тийм байл. Тийм ч одоо хамтлагийн баг хамтлан ахлагч нь одоо удахгүй очлоо. Уулзнаа. Монголд удахгүй очлоо. Уулзсан шүү дээ. За надаа одоо цаг хугацааг ухраах боломж бас байсан болов. Монголд байхдаа би нэг нарийн мэрэгчлэлтэй болцсон байсан бол энд хүрж. Тэр хамаагүй. Тийм үү? Тэр хамаагүй. Би болохоор ингэж боддог байхгүй. Үгүй. Одоо нөгөө пилта шахах ч юм уу? Эсвэл цахилгаан хийдэг ч юм уу? Монголчин болохоор нөгөө коллеж гэдэг нөгөө технологийн коллежууд байгаа шүү дээ. Нарийн мэрэгжил олгодог. Тэ? Цахилгаанчин болохгүй, гагнуурчин болохгүй гэдэг. Тэгээд тэрийг нь яаж нэг 2 жилдээ ч юм уу сурцсан байсан болов энд чиний үсгэл хажуугаар чиний гоё. Яг чиний нэг тийм байсан бол тэмтэй юм дайлж байгаа байхгүй. Сурцсан байсан бол сурсан ч гэсэн энэ дөрвжил эдний стандартаар явна шүү дээ. Яг уу чи цахилгаанчин бол бүр маш сайн. Чим ойлгоцсон эдэн утас яг. Одоо чинь хамгийн үнэтэй мэрэгч план шүү дээ. Сантехник. Монгол сантехник ямар юу гэвэл хөлстэй төглөө. Чимэдэх. Ер нь нэг олигтой биш баха. Монголд бол сангийн ажил бол нэг. Энд бол сангийн ажил маш том мөнгө гэдэг шүү дээ. Тийм бах тий. Хоёрт нь цахилгаанчин шүү дээ. За. Дандаа тусгай. Юу лайсен тэгдэг. Одоо өндөр сан хийдэг хүн 10 жил. За би тэгж бодож байна. Одоо манай надад байдаг 10 жил ажиллаж дор хийж. Тэр лайсенс авах. Plumber гэдэг нь юу лээ? Plumber тий. Лайсенс авах. Sorry. Лайсенс ангуудаа зүгээр лайсенсаа төрөлсөж байна. Тийм үү. Том билдинг одоо том энэ барилгууд төрөлсөж байна. Гэхдээ найдвартай төрөлсөн шүү дээ. Яг бол хан зүгээр нэг л мэрх байхгүй. Зүгээр экспресс байхгүй. Тэр билээ шүү дээ. Сан байна уу? Юуг нэг 2 жил доотл хийх хэрэгтэй. 3 жил хийх хэрэгтэй. Тэгжиж хүний чинь өөр чинь нэг юу татчих шүү дээ. Америкийн нэгдсэн улсад 2003 онд иржсэн гэсэн үү та? 2002 онд? Тий. Тэр үеийн сэтгэлээ та хэлээч. 2002 онд та хинтээ ирж бай, ганцаараа ирж байв уу? Эсвэл эхнэр хүүхдтэйгээ ирж байв уу? 2002 онд чинь нөгөө хэний өндөр нурцсан өнгөрсөн намар нь 9 сарын 1-нд тэрний дараа хавранд бирсэн байхгүй. Тэгээ чангарцсан. Ойтод чангалц гадаад ойтод чангалаад. Тэгээ би азар бас тэгж намрагч атсан юм уу. Тэгээ тэрнээс ч хойш яахтай ч нөгөө гол зэрэг сурах биш те. Амьдралын югаар л явж байгаа шүү дээ. Мөнгө. Тэгэл ямар одоо ч залууч тийм. Тэгээ гадагш явж байгаа. Өсөөл залууч тийм биш шүү дээ. Тэ нэг хэдэн цаас. Тэр үед Америкийн нэгдсэн улсад ирэхэд ямар их сэтгэл зүйтэй байсан бэ? Гол сэтгэл одоо нэг залуустай адилхан шүү дээ. Юм үзье.
Одооны залуучууд ямар гэж? Бүгд л шүү дээ юм үзье. Ерөөсөө Аа. Яг уу сурах өстой жамаараа явж байгаа хүмүүс сураал явчихна тий. Би бол яг сурдаг сурцсан гэж яг тийм сурах гэж ирсэн. Гэхдээ яг юу аахгүй. Нэг амьдралын юм л яаж байгаа юм чи. Америк нэгдсэн улсын Чикаго хотод хийж байгаа таны өөрийн хувийн бизнес одоо юу вэ? Та өөрийнхөө хувийн бизнесийн талаар гоё ингээд дэлгэрэнгүй гоё ярьж өгөөч. Би бас мэдэхгүй байгаа даа л. Хэн ирээл дээвэр иш. Дээвэр гэдэг нь одоо энэ хаусын энэ харцаас солино. Энэ хар цаасын соль, дээврийнх нь хар цаасын солих юм уу те? Аваа хуулаад шинээр тавина. Шинээр тавина. Дотор нь одоо панер юу мод чулуун яасан бол солино. Энэ рисктэй юу? Одоо нөгөө аюулгүй байдал Өндрөөс унах шүү дээ. унах уу те? Сая би чинь пандемик өмнө гамшиг болсон шүү дээ. Манай нэг ажилтдаг Мексик дээрээс унаад. Тийм үү. Танах хідэн ажилтнтай. За ажилтан жахан нэг саб контр гэж явдаг. За. Ажил аваад нөхдөд ажиллаа өгөөл. Тий. Тэгээд юм зөксүүлээд ингээл саб контр гэж байдаг байхгүй. Яг миний ажилт юм ш. Тэнд нь тустай баригаттай. Тий. Тэгтээ нөгөө нэг эдийн систем чинь нөгөө юутай. Хэрвээ ямар нэгэн тохиолдол болж миний юу болж байгаа байхгүй хариуцлага болж байгаа байхгүй. Тийм учраас нөгөө даатгалж айгууч чухал. Insurance. Тий. Сая манай тэр хөрх юм Мексик гээл унж байгаа байхгүй. Нөгөө юм чинь нөгөө нэг олс өөх хэвээр. Олс чинь бас өөх хэцүү. Тий. Тэгэл унчиж байгаа байхгүй. Тэгэд эрүүл мэндийн хувьд асуудалд орсон уу? Арай өнгөрчөөгүй шүү дээ, тий? Өмөргөө. Өнгөрөө наагур болсон. Нуруу нугарч байгаа. Нуруу гурна гэдэг тэгэл одоо хэцүү. Тэгээд эдний гоё юм тэр даатгалын систем гоё байхгүй. Тэгээ нуруу ягаад энэ тэр чинь бүр ажлын байраас нэстэг тэргээр аваад. За. Имлэг очиж байгаа шүү дээ. Одоо яашаа хол газар л. Зардан нэтгэж тэр хүний хагалгааны зардал $800,000. Тэгэн гоо гэхдээ иншурансаас гарчиж байгаа шүү дээ. Тэр нь бол иншуранстай байж би гэж байгаа. Хэрэг би иншурансгүй байх юм бол тэгээд та төлнө шүү дээ. тий шүү дээ. Тий. Гэх мэтлийн айгу цаана айгу тийм процесс өгөх тэрэг одоо та яаж ойлгох вэ? Шинэ ирж байгаа ойлгохгүй шүү дээ. Тийм баг. Анх ирж байхад хэцүү зүйл нь юу байв? Ямар төсөөлөлтөй ирж байв? Тэр цаг үе та нэг гоё дурсаад ирж. Төсөөлөл өндөр шүү дээ. Вау, тэгэл Америк гэдэг чинь тий дэлхийн бүх хэдэн тэрбум наашаа чиглэсэн хүсдэг орн нэгд. Тэгээд энэ чинь одоо бараг Азтай өөрийгөө тий Тэнгэрийн мундаас бараг би хатгах юм шүү. Хоёр тэгэхээр чинь тэгээд их л гой төсөөлж ирсэн. Төсөөл бол бүр эсрэг байсан. Тэгээ ирсэн чинь юу вэ? Хэдэн онд ирээд яагаад юу хийж яваад байгаа юм гацуулаа. Хамаг ар амьдралаа автаа орчихсон тийм ээ. За ингээд л ерсэл 3 багч. Хүн нөтөл тийм ээ. Тийм учраас хэлний шок. Хэлний шок гэдэг. Хүн хэл юм мэдэхгүй бол өстой ястан тий. Хоёрт соёлын шок. Чин шал ондоо ертөнц аваад чинь. Гуравт нь тэгэл хар гэр амтан ах トゥ ус тий. Найз нөхөд. За энэ 3 шоконд бол өстой нам зөвхөж байгаа юм. Тэр л хэцүү. Одоо тэгээд тэр үед ирэхэд таньдаг хүн байсан уу танд? Америкт одоо яг энэ чи шууд Чикагод ирж исэн юм уу та? Шууд яг Чикагод ирж исэн. Анхаа Ютад ирчихсэн. Ютад Солт Лейк гэх юм уу тийм үү? Парагвайд мормчууд ч үсэ. Тийм шүү дээ. Битүү мормчууд байдаг тийм. Яг нэг азар хөө, золор хөө манай дүүгийн шогмар мормайтай би найзалсан биш. Тэр ирсэн. Би нэг тэгж бодож та Америкт бол над цанс зайс тий. Одоо наашаа ирээл бүх юм зогсоосон байхгүй. Би бас Азтай. Тэгээ анхууч ноор юу Ютад ирээд тэр нэг 3 шок сайн яс 3 шок цохол тийм байгаас тий. За. Азраа бүтэхгүй болохгүй. Айц ихнэр авчирсан. Бүхэн болсон тэгэл ихнэр авчирсан, хоёр хүүхдээ авчирсан тэгэл. Би ханалж байгаа Азтай талдаж ойлгосон шүү дээ. Одоо дээврийн бизнес гэж энэ Чикаго хотод бол дээврийн бизнес хийдэг компаниуд одоо зөндөө юу? Ерөнхийдөө
Ер нь Чикаго барилгын одоо тэр чиглэлээ. Чикаго ийм байдیں۔ Одоо бараг л тий үндэстнэрээ бизнес атгацсан байдیں۔ За Хоошо үндэснээр. төгчин барилгын бизнес атгацсан. Одоо тэгэл өрмөнчөд төгчин шалныхаа дотор сэтгэлээр одоо солонгосууд байдаг ч юм уу тий. Ресторант тааж шүү дээ. Тэгэхээр яг наач айгу юу хохолчих жоохгүй. Одоо энэ Америкт одоо тэр нөгөө дээврийн бизнес ч юм уу барилга ч юм уу эсвэл ямар нэгэн нарийн мэрэгчлэр гагнуурчин сангийн юм уу тийм хүмүүс ирж ажиллая гэвэл одоо ямар боломж үйд. Болно. Та тэр талаар бас хүмүүс Одоо өнөөдөр манай Чикагод манай хоёрын ах гэж байна. За. Тий. Одоо саячин манай хоёроос нодлон баг 20-30 папай нөгөө. Папай гэдэг нь юу? Яа нөгөө чик нөгөө шарсан дахиа. За. Нөгөө fried уу deep fried уу? Папайс тэр Тий. бранч чинь 20-30 барьчлаа шүү дээ. Тийм үү. Монгол хүн тий. Франчайз эрхийг аваад. Тийм үү. Айгу барилгын барьчих жоо. Одоо жишээл манай барилгын амраа гэж байна. 20-30 монголчуудаа нэгтгээд юу яаж чинь газар аваад шинэ байшин аваад зарах тийм бис хийж чинь. За. Гэх мэтлээ айгүй мундаг баг шүү. Одоо ингээд нөгөө хүнд хэцүү цаг үе байдаг штэ. Америкийн нэгдсэн улсад анх ингэ хурж ирчээд гадаа ингээ хор хоронгоо гадаа хүртэл хонжсэн тохиолдол гарч ирсэн баггүй юу? Эвгүй нэг дурсамж одоо юу вэ? Яг тэр анх хурж ирчээд Америкийн нэгдсэн улсад ирчээд тулгарч исэн бэрхшээл гэх юм уу? За ер нь хана өөрөө бас нэг тийм бас нэг хүнд юм биш юм бил. Яг одоо чам шиг тийм бас юм тохиолдсон үү те. Орхонгүй ч юм яадаг чинь. Би бас хамгийн юу нь болохоор нэг шок. Тэгэл гэж байна. Тэрээс ш ханаг тэгж бас нэг бас яг юм шүү. Гайгүй те. Гайгүй. Ягаад гэвэл нөгөө олонтой явдаг. Олонтой явдаг хүн чинь найз нөхд олонтой. Ерөөсөө хүний амьдралыг ерөөс найз нөхдөөр төсөөлөхгүй л дээ. Дахин амьдралын сайхан найзтай. Тэднийхээ буянгаар тэднийхээ те. Гоё шүү дээ. Тэгэл хаанчсан тэгэл найзтай. Одоо и Чикагод одоо та зөндөө болоо найзуудтай болсон бах тий. Тэгээд найзуудын тухайлч бас өрн сэдвч наад чинь. Одоо тэгээд юу гэж байна вэ? Одоо энэ бас найз дотроо бас сайн найз, муу найз гэдэг шиг хүний амьдралд орж гардаг найз зөндөө. Орж гардаг юмуд байгаа тий. Үлддэг найзууд байна. Өн гэхдээ ханаг чиний сая ер нь яаж тий баг тий тестчүүлдэг гэдэг чинь эсвэл найзууд өгч. Найзууд одоо би бол хэмжиж survive хийнэ гэдэг чинь айгуу чанга байхгүй юу тий? Ялангуяа хүний нутагт. Тий, ялангуяа хүний нутагт. Одоо намайг анх хэрэг тосч авсан найзтай Чикагод ирэхэд одоо миний хэдэн сайхан дүүнэр байна тий. Одоо ингээд нөгөө Монголоос хүмүүс наашаа ирнэ штэ. Нарийн мэрэгчлэрээ барилга байшин байраад сангийн ажлууд хийгээд гагнуур хийгээд цахилгаан хийгээ явахад ямар боломж байна? Одоо боломж нь хэр вэ гэдэг нь одоо зах зээл нь хэр байна? Нөхдүүдтэй хурж ирээд ингээд тэр талыг та ер нь яг яаж харж байна? Одоо энэ цаг үетэйгээ сайн хүн байвал ямар хаач ажилтаа. Яг бол тэр мэрэгжил одоо юу гэж те тэр сурсан төгссөн сургууль хамаагүй. Тэр хүн ажилдаа хандж байгаа нь хандгал лидерт number 1 байхгүй. Тэрс тэр мундаг одоо сургууль төгслөөхэд сайн цахилгаалч биш байж болно шүү дээ. Тэр ч юм хэцүү. Яг тэр ажил дээр ажиллаж байгаа хүмүүсээс л өөрсдөө шалгал. Тэгэхээр одоо яг чиний асуулт нах нь юу ч хэлээ. Зүгээр л хүний өөрийнх нь хүчсэн хандлага хэрэгтэй. Юмд яаж хандж чинь тэр чинь хараад боссод жахаач юм шүү. Гүч. Тэгэл энэ чинь тэгэл цалинч тэгэл өсөө авчихна. Өс өөрсөн шал. Тэрээс тэр сургууль цаавал нэг хэсэг биш. Одоо энэ Америкт ирээ та 23 жил болж байна гэж штэ тий. Монголын одоо нөхцөл байдлыг та ерөөхдөө бас анзаарч л байгаа байх. Өдөр болгон. Тэгээ одоо тэнгэр газар шиг ялгаатай байгаа бах. Ер нь одоогийн энэ Монголын нөхцөл байдлын ситуацийн талаар ер нь ямар бодолтой байна? Хөндлөнгөөс одоо энэ Америкаас ингээ харж байхад 23 жилийн дараа гэдэг чинь бас их үн зүйлүүд их өөрчлөгдсөн байгаа шүү дээ Монголд тий. Эсвэл стандарт. Өөрөөр ганц барилга биш. Бүх хэмжээ стандарт байдаг байхгүй. Манайд Монгол стандарт гэжтэй. Түүч алга. Бүх салбарт. Яаж ч одоо гаднаас чинь маш олон юм орж ич. Солонгосоос хаалга, Германы юу тий гэж яах шиг тий.
хятадаас тийм. Энэ ч энэ олон энэ бараа бүтгэж яаж нэг болгож босгох юм. Энэ чи стандарт хэрэгтэй шүү дээ. Уу яаж утсан? Яг зөв тий. Тий. Ер нь барилга биш юу? Бүх шал стандарт. Стандарт барихгүй л хөгжлөгсөн юм бодож хэрэггүй. Тэр чи тооцоо судалгаа бүртгэл тийм үү? Цаана өчнөө юм биш үү? Тэг бро. Тийм байна тий. Стандарт мөрдөхгүй л яаж дараагийн бүтээмжийг ахиулах юм? Юм тийм биз дээ. Одоо энэ Чиний асан яг тийм л бат. Стандарт өөр юу ч. би тантай уулзсандаа тантай танилцсанд амар их баяртай байдаг байхгүй юу? Ягаад гэвэл та миний ээжийг таньж байна, миний гэр бүлийг мэдж байна. Ягаад гэвэл ингээд бас тий манай гэр бүлтэй ойрхон бас өсч тойронсон чиглэл байх юм уу тий өссөн учраас Бага настай бүх дурсан шүү дээ. тий. Тэгэхээр Өвөө мэтэн явна шүү дээ. энэ Америкийн нэгдсэн улсад намайг мэддэг, миний гэр бүлийг мэддэг хүн ингээд байж ийн гэхээр надад айгүй гоё юм. Тэгээд чи миний Тий, ерөнхийдөө тэгээд би амар баяртай байдаг. баярлалаа. Тэгээд троо тэгээд хүндлээл хайрлал явдаг. Гэхдээ тэр болгоны чинь бит хоёр та Чикагод байгаа, би Лос Анжелест байгаа, тий хол байгаа. Тэр болгоны өдөр тутамдаа мэдрүүлэх гэхээр хэцүү. Хоёулаа өдөр л нүр тулж штэ энэ бол. Тий. Тэгэхээр Чи нэг гоё юу байт юм аа? Вайп байд штэ. Тэгээд алсаас те ингээд найзууд дотны хүмүүс хүндлэх явах чинь тэр ч бас гоё штэ. Гоё. та урлагт ер нь айгуу дуртай юм шиг байна. Одоо гитар тоглодог, хамтлаг байсан уу? Одоо тий урлагийн гоё замнал нь юу вэ? Гүү ингэсэн юм аа. Би ч дам байх. Тэ. За, дам даржаа. Дам даржаа. Өвөө эмээх нь тэ. Тий. Найзуудтай. Найз. Тий, манай өвөө чи дам даржаад байсан тий. Хамгийн шанаа тий. Тэгээд би ч өөрөө тийм бас нэг өөрөө юутай тахгүй юмд юутай. Одоо итгэвтэй гэж ярьж Аа, тий, итгэвтэй тий. тий. Нэг бүгдийг чаддаг мөртлөө бүгдийг чаддаг юм шиг яваад байдаг тий. Нэг итгэвтэй юм гэдэг шүү. Тийм үү. Тэгэл 5 6 дахь ангич одоо тэгэл нэг тишүүрэн сексэнд явлаа. Волейболд явлаа. Бүгдэнд нь явлаа. Тэгээд анх уул нь бол сагсанд явсан. 6 дахь ангич сагсанд яваад. Тэгээд би ч өөрөө өсгөлөн том хөвгт. Одоо нөө тэр хоршоол гэдэг сайн нураачлаа шүү дээ. Цагаан уцааны уламжлалт том заал. Тэр чи мэдвгүй. Мэдгүй л. Тэр заал чинь аюу том заал байхгүй. Одоо манай 58 57 одоо анхны бизнес чөтгөрүүд манай төвшин байр мөвшмөр чинь би чинь 5 толдуур анги чинь хоршоолч юм шиг алцдаг гэсэн хэрэг. Би сагсаар явж исэн. Тэгсэн чинь хотоос нөгөө нэг залуусын мэд хараар бүжигч байд. Тэрийг заах гэдэг багш ирвэ. Манай хөвгүүд манай ангийн хөвгүүд чинь нэг их хөвгүүд айгу юутай. Юутай ахгүй нөгөө жаахан бүх нөгөө спорт урлагтай айгу тийм ихтэй. Нөгөө нэг агийн октод ороод ирсэн бүжинд. Тэгээ орцсах. Тэгээ ороод бүжиглээ явсан. Нөгөө нэг бас багшд нь жаахан юу гэдэг юм аастай. Нөгөө тэр цулаанаш хойлоотой яа. Хот руу явна. Хот руу яваад нэг өвөлтсөн солинтой орд нь хараасч болгож байдیں۔ Тэнд ах нь бүжиглэх гээд очвоо. Тэр нэгэд ахны бүжгийн юу тэндээс эхэлсэн. Нөгөө саксны багш манай хоёр багш байсан шийдэр цагаа багш хоёр. Цулаач яа бүжиглэх гээд байгаа юм бэ? Чи саксаар явна штэ. Ханадаас суудтیں۔ Тэр саксаар юм бол би чинь чөтгөрийн хэдтэй чинь бацаанд манам авалцчихлээсэн баг. Тэгээ хана сакс болоод бүжиг явцсан. Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдрах гэж ирж байгаа хүмүүс залуус дүүнерт одоо та бас юу хэлмээр байна те? Өөрийн туршлагаасаа, experience-ээс хэлэхэд ярих юм бол олон байна л да. Гэтэ хамгийн гол нь сэтгэл зүгэл бэлдэж хэрэгтэй. Анх хэлж байгаа. Өөрөө тим шоконд орсон. Энд бол юу ч хийсэн амжилттай явна. Хамгийн сэтгэл зүгэл бэлдэх хэрэгтэй. Одоо хараад салуучны нэг унж байгаа нэрс л байхгүй. Эсвэл унждаг. Танд одоо ингээд хөгжилтөө ч юм уу эсвэл гунигтай ч юм уу зүйл тохиолж исэн тийм момент үйдэг. Одоо мэдээж 23 жил болсон юм чинь сайнтай муутай саартай юмнууд бас байгаа шүү дээ, тийм ээ?
Тэ алдчих хүн чинь ахдаг байхгүй. Тэ тийм шүү. Чикаго хотод орчин сууж байгаа монголчуудын дийлэнх нь ямар ажил төрөл эрхэлж байна юу? За тэгэл эрэгтэйчүүд бол тракштай. Бүсгүүчүүд нь бол Хомсаа хийгээд салоонд ажиллаад. Тэгтээ манайхан гоё штэ. Манай бас статистик тоос байдаг ш манай Чикаго Бинсконс гарсан. 140 50 Монгол эзэнтэй салон байгаа штэ. Энд үү? Чикаго. Вау. Гоё бас тэ. Тийм бэ те. Одоо тэгээд хичнээн ч одоо эзэнтэй бас ганц 2 10 тракт 5 тракт Монгол оонортой таркинг компани байна. Тийм бах. Эзэн хичээл заяа чинь. Тэ. Өөр юм баг. Таныг одоо ингээд харж байхад Чикаго хотод их тусархаг хүмүүст их тусалдаг гэдэг яг юунд туслаад байдیں۔ Та Гүй яг тэ би ч өөрөө л урлагийн хүн. Аха. Би ч өөрөө тийм байсан. Яг хахан тийм мод байгаа ч гэсэн урлагийн хүний ямар амьд мэднэ. Хэцүү шүү дээ бид чинь. Тайсны гоё. Ар гэр нь бас тий бас л. Тэгээд тэнд холоос $40,000 плед аваа. Ирж байгаа хүмүүс тийм яах юм бэ нэг дууралт хөгжим гэрэл өөр махгүй шүү дээ. Ахын бол нэг тийм сүртэй том биш ч гэсэн тэр хүмүүс нэг аав ээжтэй ханилтай тий өөр хүүхдтэй нэг бүдрэл юугаа аваа шүү дээ. Гутал хувцс тийм. Тэрний мөнгө л жаахан хэмнээд өгчээ л дээ. Хөгжим дууралт гэж чинь яад энэ гаданд амьдарч байгаа нийт монголчууд яах. Дуу хоороор хөгжим ишгэрэл цангаж байгаа шүү дээ. Тэ бро. Тийм. Одоо нөгөө арга хэмжээ юмнууд болохоор чинь хөрхий очоол тий. Дахиад санаал Монголоос ирсэн хамтлаг яг залуучд яг ханг аваа тэгэл тэр pop map тэр юуны диско клуб болчих чинь. Нөгөө хүмүүс нь яах. Тийм боломжтой хүмүүс нь яах. Ганц Монгол дугаар сонсгож чинь саунд систем гоё хөгжим дууралт хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм л дээ. Өөр юм байхгүй шүү дээ. Өөрөө тийм бас өөрөө ч юм жаа хоббитэй. За баярлалаа зулаахаа. Би тантай бас зориод ирээд энэ нөгөө Чикаго хотын наадмыг далиндуулаад бас энэчээ сайхан наадамлаад тань дээр зорж ирээд бас нэг 2 үг солиод подкаст хийчихье гэж бодсон. Тэгээд маш их баярлалаа. Та бас ингээд сэтгэлээ гаргаад цаг заваа зориулаад надад гэртээ өрж дуудаад найс нөхдөд нь бас ирсэн байна. Тэгээд ийм сайхан бичлэг хийх боломж олгосон танд маш их баярлалаа. Амжилтын дэдийг хүсье яхаа. Дүүхийн блогт бас амжилт хүсье. Одоо дүүгийн блогт дэмждэг одоо даагч те. Одоо чинь юу чинь гоё болсон, сошиал гоё болсон те. Тэгээд манай бас гоё дүү байна, сайхан танилцлаа. Тэгээд ахыгаа бас ингэж бүр хөөцөлтөн байж те. Гэх юм бол хантаа томч юм болов хөөцөлтөө те. Хөөцөлтөн байж ингэж бас болцсон баярлалаа. За тэгээд сайхан уран бүтээл урлагийн хүртэл та сайхан гитар тоглоод идлээ сайхан дууллаа. Маш сайхан байлаа. Цагийг маш гоё өнгөрөөлөө. Дуучин гитар ч юм биш шүү дээ. Яг нөгөө нутаг ус те найз сансан сэтгэл хүнийг ийм болгочлаа гэж юу ойлгосон шүү дээ. Би чинь нэг тийм юу биш зүгээр cover те гоё дуунуудаа л орчны хідэн дуунуудаа л явдаг байхгүй өөр байхгүй. Окей. За баярлалаа зулаахаа. Маш их баярлалаа. Баярлалаа. За тэгээд энэ удаагийн подкаст маань Америкийн нэгдсэн улс дахь Чикаго хотоос одоо инх цул ахыхаа гэрээс нэгэн бичлэг хийж одоо өндөрлөж байна. Тэгээд та бүгд минь хотол олноороо дэнж хотод сайхан наадаараа гэж та бүгдтэй хүсье. За дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.